За жоохон ард иргэд бид одоо юун дээр алдаад яагаад залгич нарт залилуулад байна тийм ээ? Тэгээ нэг юм үнтэй юм гоё тансаг байрны зураг тавьчлаа. Энэ бол нэгдүгээр өгөөш нь буюу тухайн хүний сонирхлыг их л татаж өөрлөгөө айлуулах олон хүн холбогдуулах боломжийг бол. За үүнтэй холбоотойгоор нөгөө бас хямд бас орон сууцны зарууд яваад байгаа шүү дээ. Тэрэн дээр бас манай иргэд алдаад байгаа шүү тийм үү? За яах вэ хаа тандил гэж. Тандил хэлээд шүү дээ. Эцсийн үг гэж шүү дээ. Нөгөө нэг хувийн боломжийг нөгөө идэх боломжийг олгочлаа шүү дээ. Ингээд нөгөө үйлдэлүүдээ олон буюу төрөний хилдгээр нэгхэн орон сууцыг 5 иргэнд 10 иргэнд зэрэг турист. За натурууд орох ямар шаардлага байхгүй. Хэдүүлээ зүгээр шаардлага шууд туристын гэрээгээ хийгээл орно. За нааны идэхгүй үйлүүд энэ үйл хөдлөлгөөрийн гэрчилгээ миний нэр дээр байгаа шүү гэдэг нөгөөтгөө үзүүлээд. За яг энэ туристтэй холбоотойгоор ингээд дахиад ярих юм бол залхигч этгээдүүд өөрсдөө энэ турист гэдэг зүйлийг ингээд ашиглаж залхих гэмтэргүүдтэй ашиглаад гаргадаг байдал нь ийм гоё ганга хувцалсан ийм гоё үнэтэй байж нэг ийм үн чинь мөнгөтэй шүү дээ. Мөнгөтэй үн чинь найдвартай шүү дээ. Баталгаатай шүү. Ядаж би төрөнгөө алдах тэрнээс ингээд олоод авах боломжтой шүү дээ. Гэдэг байхгүй. Тэнгүүт нь бид нар за ингээд окей гэдэг мөрдний шалгах ажиллагаа явуулаад шалгаад үзэнгүүт нь нөгөө үнэтэй сайхан хаавс нь түрээсэх. Нөгөө машин нь түрээсэх. Нөгөө утасны дугаар нь түрээсэх. Хамгийн гол нь бид нөгөө яарын шийдвэр гаргаад байна л дээ тий. Сайн байцгаана өрхөн мэдэд үзэгчтэй та бүгдийн энэ өдрийн амраа гэрээ. Цагдын байгууллага сүтлийн явуулж буй Crime podcast буюу гэмтрийн талаар өгүүлэх цуврал нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Ингээд өнөөдрийн зочноор Мөрдөн байцаа халамны залилах гэмт хэрэгтээ тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн анхлах мөрдөгч Хошууч Ууган Баяр оролцож байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За урилгын маань хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За ингээд өнөөдрийн тухайд бид залилах гэмт хэрэг тэр дундаа түрээсийн үйлчлэгээтэй холбоотой залилах гэмт хэрэгийн талаар онцлог ярилцах болно. За Монголд бол түрээсийн үйлчлэгээ сүүлийн үед ихээр дэлгэрч байгаа. Жишээлбэл үйл хөдлөх хөрөнгийн түрээсийн үйлчлэгээ, за мөн машины түрээсийн үйлчлэгээ гэх мэт. За үүнтэй холбоотойгоор бас мэдээж залилах гэмт хэрэг бас ихээхэн үйлдэгдэж байгаа. За тэгвэл энэ хүү залилах гэмт хэрэг жухам юунаас болж үйлдэгдээд байна? За жухам ард иргэд бид одоо юун дээр алдаад яагаад залгич нарт залилуулад байна тийм ээ? За ер нь яг ард иргэд маань ямар түрээсийн үйлчлэгээ дээр илүү залилуулад байна? Залилагч этгээдүүд мөн яг ямар одоо түрээсийн үйлчлэгийг ашиглаад ард иргэдийг маань бас залилаад байна гэдэг талаар хоёлаа дэлгэнгүй ярилцвал. За ямар ч өнөөдөр энэ подкастт урьж оруулж байгаа та бүхэнд бас баярлалаа. Тэгээд яг залилах гэдэг гэмт хэрэг нь бол өөрөө юм дотор олон үйллийн аргаар ингээд хуваагдсан гэмт хэрэг байдаг. Жишээлбэл одоо яг залилах бид нар нөгөө залилах гэмт хэрэг гэж яриад байдаг. Тэр дотор ч нөгөө түрээсийн залилан, орон сууцны залилан, автомашины залилан гэдэг яг үүлийн аргуудаараа хэд ингээд төрлөдөд хуваагддаг. За үүнээс өнөөдрийн хувьд бол бид нар хоёрын ярих гэж байгаа сэдв бол түрээсийн залилан. Бид нөгөө түрээсийн залилан гэж яриад байдаг. Гэхдээ яг түрээсийн залилан гэж яг юу юм бэ гэдгийг ерөөсөө мэддэггүй учраас өнөөдөр одоо энэ подкастаар бас нэг юм товчхон нэг мэдээлэл бас өгье гэж. За нэгдүгээр нь түрээсийн залилан гэдэг нь яг юу юм бэ гэж. Тэр нь юу гэхээр ер нь зүгээр товчхондоо хэлэхэд бол өөрийн биш эд зүйлийг өөрийн мэтээр итгэл төрүүлж ойлголт өгөөд эд хөрөнгийг нь залж авахыг л хэлж байгаа. За энийг зүгээр жишээн дээр юугаар тайлбарлах вэ гэхээр бид нар өнөөдөр бүгдээрээ л мэдж байгаа тийм орон сууцны түрээс, автомашины түрээс, гар утасны түрээс, утасны дугаарын түрээс гэдэг юм ингээд төрөл бүрийн түрээсийн үйлчлэг. За эндээс ерөөсөө яг түрээстэй холбоотойгоор ихэд яг 2025 оны зөвхөн 8 сард үйлдэгдсэн энэ түрээстэй холбоотой залилах гэмт хэрэг урд оны мөн үед бол 146 байсан. Одоо энэ оны 8 сард гэхэд 153 буюу нийтдээ үндсэндээ 7 нэгжээр өссөн харагдаж байгаа. Зөвхөн 8 сарын байдлаар. Зөвхөн 8 сарын байдлаар. Мэдээж өмнөх хөтэ бид 7 6 гэдээ байгаа. Бид зөв нэг жишээ болох үүдээс ганцхан энэ нэг сарын юуг аваад ирж байгаа. За тэнгууд энд түрээсийн байрны залилан гэдэг нь болохоор хуурамч эсвэл хуурамч бичиг баримтыг ашиглаад бичиг баримтын хуурамчаар үлдээд бусдын эд хөрөнгийг өөрийн мэтээр итгэл төрүүлэн эд хөрөнгийг нь шилжүүлэн авахыг түрээсийн залилан гэж.
За түрээсийн залилан дотор нь хид хид хувааж байгаа. Үүллийн аргаар. За тэрний юу вэ гэхээр нэг орон сууцсан дээр хид хідэн хүнд зэрэг түрээслээд залхих эхэлж байгаа. Нөгөө талдаа болохоор өөрийн байр биш байтал өөрийн байр мэтээр ойлголт өгөхийн тулд бичиг баримтыг буюу үл хөдлөх хөрөнгөн гэрчилгээг нь хуурамчаар үлдэж эзэмшигч өмчлөгчийн нэрийг өөрчилж залхиж байгаа. За гурав дахь нь болохоор иргэдэд нөгөө нэг алсын зайны харьцаанаас буюу ямарваа нэгэн байдлаар уулзахгүйгээр утасны цаанаас энэ таатай нөхцөлтэй энэ орон сууц байр байшин түрээслээд авах боломж нь танд байна гэдэг байдлаар ойлголтыг өгөөж хуурж агаад зүгээр утасны цаанаас залхийгээл урьдчилгаа юм уу эсвэл бол эхний барьцаач гэдэг байдлаар тодорхой хэмжээний мөнгөийг залхиж авах хэлж байгаа. Ганцхан боломж гэдэг шиг л тийм. Ерөөсөө нөгөө бид нар ярьдаг шүү дээ. 99% нь үгүй 1% тийм буюу тийм 1% боломж байхад нөгөө ашигла гэдэг нэг юм үг байдаг шүү дээ. Яг тэрэн шиг яг 1% боломж байгаа мэтэр тийм ашиглах эцсийн бол одоо нэг юм боломж байгаа мэтэр ойлголтыг өгүүлж агаад залхиж байгаа. Одоо манай Улаанбаатар хотод бол орон сууц бас сүүлийн үед ихээр баригдаж байгаа тийм ээ. Тэгээ хөдөө орон нутгаас орж ирж байгаа хөдөлгөөн, оюутан залуучууд ер нь бол орон сууц үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үйлчлэг бол амар дэлгэрж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэл яг хаа бусад улс оронд бол түрээсийн үйлчлэг бол байнга байждаг. Одоо яг Монгол улсад бол өөр юм эзэмшилтэй болох гэсэн сонирхолтой одоо хүмүүс бол ихэнх нь тийм сонирхолтой байгаа тийм. За бусад улс оронд бол яг түрээсийн үйлчлэгээр дагансаар байгаад амьдралаа өнгөрөх тохиолдол бол бас маш их байдэн шүү дээ тийм. Үүнийгээ дагаад одоо сүүлийн үед бол орон сууцны түрээс бол айгүй их болсон, айгүй эрэлттэй болсон. Бас үүнийгээ дагаад бас үнийн хөрөгдөлч гисэн нэг чиглэсэн тийм ээ. За үүнтэй холбоотойгоор нөгөө бас хямд бас орон сууцны зарууд яваад байгаа шүү дээ. Тэрэн дээр бас манай иргэд алдаад тах шиг байна тийм үү. За одоо энэ дээр нэг ингэж байгаа юм. За түрээсийн залилан нь болохоор яг улирлын шин чанартай үйлдэгддэг. Тэр нь юу нөхөр хөдөө орон нутгаас Улаанбаатар хот руу чиглэх нөгөө хөдөлгөөн тэгээ зарим иргэд маа нөгөө шилжин гэж ажил хөдөлмөр эрхлэх зарим иргэд маа нөгөө оюутан болоод ирээд сурах гэж ирэхтэй. Тэгээ эдгээр нөгөө ихний ээлж нь мэдээж нөгөө түрээсийн байр орон сууц байшаа хайдаг. Яг энэ үеэр нь далинд бол энэ залхих гэм одоо түрээсийн залилан мөн нөгөө ингээд идэвхждэг буюу одоо өндөр болдог. За энэ дээр нэг юм хэд хэдэн зүгээр нэг юм юунууд байдаг. Жишээнүүд байдаг. За тэр нь юу вэ нөхөр яг энэ түрээсийн залилангаар ингээд нэг үйлдэхдээ яаж үйлдээд вэ нөхөр эхлээд одоо нэг тодорхой нэг юм нэр бүхий зарын сайтууд байна. Эсвэл бол нэг цахим орчин буюу Facebook гэдэг, Instagram гэдэг нэг платформуд байж байна. Энэ дээр ингээд хямд үнэтэй байр, орон сууц, хашаа байшин түрээслэнэ гэж зар ордог. Гэхдээ нөгөө тэр зарыг ингээд харахад зураг нь ингээд одоо хамгийн анхны одоо нөгөө хохирогч иргэнд маань одоо тий ихтгэл төрүүлэхөж буюу юм таалагдах ийм нөхцөлтэй буюу одоо өөр нэг юм зарын яг бодит зарын зургийг нь хуулаад тавьчихсан байж байгаа. Бусдын одоо нөгөө зарыг бол ашиглаж штэ тий залилж. Одоо жишээлбэл одоо түрүүн би нөгөө нэг өмнө хэлсэн штэ нөгөө нэг өөрчилгаа барьцаа гэдэг байдлаар өрчиж мөнгө аваад нөгөө уулзахгүйгээр асын зайны харьцаанаас нөгөө уцын цаанаас нэг залхих гэдэг нь шүү дээ. Энэ бас нэлээд их төлхөө гардаг байхгүй. Тэр нь юу нөхөр зүгээр л нэг залхигч итгээд нь жишээлбэл зүгээр нэг юм үнэтэй орон сууцны те доторх одоо зураг мураг ингээд бүх юм дэлгэрэнгүй харуулсан бодит зарын зургийг хуулаад тавьчихдаг. Яг бодит зар дээр бол тухайн нөгөө зар нь өөрөө түрээсийн төлбөр нь сарын сая 500 мянга гэж байждаг. Тэнгүү тэр зургийг нь яг хуулаад зарыг нь хуулж тавиад гихтээ уцсны дугаар нь өөр дээр нь түрээсийн төлбөр нь магадгүй сая төгрөг гэж байждаг. За тэнгүү тэрийг нөгөө нэг анх харсан иргэд одоо хохирч иргэд маань яадаг вэ хараад их гоё байр байна. Тэгээд ийм хямдхан үнэтэй байна. За энэ лөө ингээд нэг холбогдоод үзье те юу ч асууя гэдэг. За ингээд нөгөө хохирч иргэн маань нөгөө залхигч итгээд рууны утас руу залгаад холбогдно. За ингэнгүүт одоо юу гэдгүү залхигч нар гэдэг. За энэ байрыг ер нь бол бид нар өөр хүнтэй түрээслэхээр тохирцсон. За нэг хүн ирж аваад тэ түрээслэхээр ингээд сая амаар тохиролцоод явчлаа. Би ер нь бол ийм гоё хямдхан ийм гоё байр айгу ховорхон шүү тэ. Тэгээ энийг дөнгөж заяах хүмүүс ирээд үзэж хараад ингээд тохиролцчлоо гэдэг байдлаар одоо нөгөө дараагийн өгөөшөө ингээд нэг шидэж өгөө тохирогчийн нэг ийм
хүсэл сонирхлыг ингээд юм өдөөх нэг юм өдөөгөөд шүү дээ тий. өдөөгөөд байгаа. Хэвээ. Яг гой байраа алдчлаа даа гэсэн сэтгэхүү тийм ээ. Ягаад тэгэхээр нөгөө нэг эдгээр нөгөө яг юунууд болохоор нэг юм одоо баг хүүний нөгөө сэтгэл зүг амар тийм судалсан нөхдүүд үүдэг энэ залгигч нар өөрсдөө. За эхний ээлжинд одоо нөгөө нэг юм гоё тэ нэг юм үнтэй юм гоё тансаг байрны зураг тавьчлаа. Энэ бол нэгдүгээр өгөөш нь буюу тухайн хүний сонирхлыг их л татаж өөр лүгөө аль болох олон хүн холбогдуулах боломжийг олгох. За хоёр дахь өгөөш нь болохоор нөгөө уцын цаанаас ярьж байгаа яриа. Тэр ярианы өнгө, темп, дуу, хоолой өөртөө тийм айгүй тийм ихтгэлтэй байдалтай ярих интерес өсүүлээд амар гоё яар. Та ястой гоё боломж алдлаа та. Уг нь жоохон ядаж нэг 5-10 минутын өмнө та ярьсан бол та болох одоо энд байрыг тэ түрээсэх боломжтой байл. Дөнгөж сая нэг хүн ирээд ярь тохирчол гараа авч. Гээд ингээд өөрт нь нэг юм ёстой нэг хувийн нэг юм боломж байгаа юм дээр ингээд нэг жоохон юм найдлага төрүүлээд байдаг. Гэхдээ цаад утгаараа нөгөө тэр нөхцлөө ингээд айгуу гоё магтаад өөрийгөө ингээд тэгээ биш тэр нөгөө тухайн байраа сурчлаад ингээд хохирогчийн сэтгэл зүг ингээд жоох өдөөгд идэг. Өдөөгд буюу одоо нөгөө өөрийгөө нөгөө одоо юу гэдэг тодорхой хэмжээнд тайван байдлаар шийдвэр гарах боломжийг олохгүйгээр нэг юм сэтгэл зүгөө нэг юм тийм нэг юм яаруулаад ингээд нэг юм твдүүлээд ингээд тэгээ ганцхан байгуулын боломж байгааг нэг хурдхан нэг үйлдэл хийгээд ашиглаж явах тэр нэг сэтгэлийн өдөөж өгч байгаа. Ингээд тохирогчоос нэг үг зөрүүлэл гана. Аханд ямар ч боломж байхгүй юу. Ахан одоо эхлээд мөнгөө ингээд өрчлөөд ингээд 1-2 сарын төлбөр юм эсвэл барьж байгаа одоо ингээд эхлээд шилжүүлж хил та гэсэн үгийг гэсэн үгийг ингээд тэр залгигч нар хүлээж. За ингээд хохирогч хилчингүүт за одоогийн үндсэндээ нөгөө нэг өгөөшүүд маань үндсэндээ болцсон учраас одоо нөгөө дэгэнд ороод ирж байгаа. Нөгөө залгигчийн дэгэнд ороод ирж. За одоо дэгийг одоо тэд нар өөрсдөө татаад авах гэдэг шүү дээ. Тэхийн тулд за яах байхаа тандил гэж. Тандил хэлээд эцсийн үг хэлж шүү дээ. Нөгөө нэг хувийн боломжийг нөгөө идэх боломжийг олгочлоо шүү дээ. За яах байхаа тандил гэж. Гэхдээ та яг одоо өөрчлөөд 3 сарын төлбөрөө барьцаатай ингээ шилжүүлчихвэл бид нар яг тань дээр гэрээ хий гэдэг юу. Надад бол хин төрөөж мөнгө авчирсантай л би гэрээ хий. Гэт ингээд эцсийн үг шидэн. Ингэнгүүт хохирогч яг тэр дундаа ингээ жоохон ингээд нэг эргэлзэх маргата бодож эхэлнэ. Тэнгүүт тэр эргэлзээг ингээ алга болгоод шууд альва нэг шийдвэрийг өөртөө нөгөө ашигтай шийдвэрийг гаргуулахын тулд за одоо та шууд тандаас хариугаал. Яг одоо хэрвээ шилжүүлвэл тантай гэрээ. Шилжүүлэхгүй л ахаа ёстой. Уучлаарай энэ хүнтэйгээ бид нар гэрээг хийе. Гэт ингээ твдүүлээ сандруулаад яаруулаад гэл. Ингэнгүүт нөгөө хүмүүс маань үндсэндээ нөгөө тайван эрүүл ухаанаар бодохгүйгээр нөгөө тэр гой нөхцөлтэй аливаа нэг гартаа ороод ирсэн нөгөө амдаа орж ирсэн шар тосыг хилээрээ түлхэнэ гэдэг шиг нөгөө шар тосыг барьж авахгүй хилээрээ нөгөө залхих гад л нөгөө хүмүүс шийдвэрээ гаргах гэж яаж бол тэгэл за даас өгч. Ингээ шилжүүлнэ. За ингээ шилжүүлээд авсны дараа нөгөө залхигч итгээд үндсэндээ гинт үйлээ хийгээд дуусчихсан. Гэхдээ энэ дээрээс нь бас тодорхой хэмжээний хугацаа хождог. Тэр нь яах гэж хугацаа хождог вэ гэхээр нэг хүнд ингээд уцын цаанаас нэг хүн залилаад авчлаа шүү дээ. Мөнгөний авчлаа шүү дээ. Тэгвэл 2 дахь хүнийг, 3 дахь хүнийг, 4 дахь, 5 дахь хүнийг дахиж гаргаж гэж хүлээж идэг. Ингээд нөгөө үйллүүдээ олон буюу төрөний хилдгээр нэгхэн орон сууцыг 5 иргэнд 10 иргэнд зэрэг ингээд түрээсэл залилдаг. Энэ үйлдэл баггүй. Ингээд нөгөө үедээ нэг хэд хоног те ингээд за одоо хаа төр байж байгаараа хаа их ч төр хүлээж байгаа бид нар одоохон нөгөө нэг хэд хоногийн дараа очиод гэрээгээ хийлээ шүү. Бичиг баримт маань ийм болчиход байна. Ингэчээд энэ тэгчээд байна. Гиссээр байгаад за окей ерөөсөө та эдгээр төлхөөрөө чи өгчий те. Та төлхөөрөө аваад очиод нөгөө юундаа амьдэрчий. Нөгөө байрандаа амьдэрчий. Тэгээд нөгөө төлхөөрийг нь хид хэд хувилцаг нөгөө 5 иргэн залилсан бол 5 иргэнд нэг өгч. Тэгэл за та тэдэн сарын тэдний өдөр ороорой. Тэр өдөр нүүдэл суудлын хийхэд сайн өдөр шүү. Тэр өдөр ихэд манайх юмаа сулцнаа. Ингэчнэ гэдэг. Ингээд нөгөө 5 ирэндээ ингээд зайтай хугацаанаа заагаад өгч. Нөгөө залилуулсан иргэд маа нөгөө төлхөөрөө авчихсан учраас яас найдвартай юм байна. Дагаад итгэж байгаа шүү дээ. Тэгээд дараа нь хэдүүлээ юугаа яачаа. Түрээсийн гэрээгээ хийчихье. Тэгээ бас нөгөө төлхөөрийг өгөхдөө бас тодорхой хэмжээнд уулзахаас зайлсхий. За хаа би тэр дэлгүүрийн тэр
худалдагч дээр үлдээчлээ шүү. Эсвэл та тэр колонкийн тэр түгээгчээс очиод авчаарай. Гээд энэ тэнд очиод үлдээждэг. Тэгээ нөгөө огч маань тэр газараас нь очиод авдаг. Яг гэвэл би ингээд жоохон завгүй байна. Яалтай ажил төрөлтэй эсвэл гадагшаа явах гээд нөгөө виз маань болцсон гадуур дотор бэлдэх юм их байна. Би ийм байна, тийм байна гэдэг янз бүрийн нөгөө хүний амьдралд гарч ирдэг янз бүрийн шалтгаанууд. Тийм шалтгаанууд хэлээд өөрөө айл бол хуулцгаас зайлсхийгээд энэ тийм төлхөөрөө үлдээгээд нөгөө хүмүүс очиж тавдаг. Тэгээ нөгөө нь яд төлхөөр авцсан учраас бас нэг за заагцсан найдвар найдлага байгаа юм байна. Ингээд залуусан байдаг. За эхний иргэн орлоо, байранд орлоо, байр хоосон. Окей гээл тогтчол амьдарч идэл 7 хоногийн дараагийн хохирч ороод ирнэ. Өө чи би түрээсэн танах байраас суллаагүй юм гээл. Ингээд энэ хоёрын хооронд маргаа үүсэн. Тэгээ маргаа үүсээ үуч идэл 3 дахь нь 4 дахь нь 5 дахь нь ороод ирдэг. Ингээд цагдаагийн байгууллагт ханддаг. Цагдаагийн байгууллага тухайн гомд мэдээллийн хүлээд аваад шуурхай шалах ажиллагаа явуулаад ирэхэд аль үдийн буюу нөгөө залгич этгээдүүд Монгол улсын хэлээр гараад цугтчихсан ийм нөхцлүүд байдаг. Яг л энэ бодтол жишээнүүд. За энэ ингээд нэг үйл яарна. За өөрөөр болохоор нөгөө баримтчиг хуурамчаар үйлдэх гэж байгаа тийм. Энэ дээр яагаад баримтчиг хуурамчаар үйлдэх тэр аргыг бас бид ингээд тусна оруулж ирсэн бэ гэхээр за нөгөө залгич этгээд маань одоо ингээд түрээслэгч байгаа хүнтэйгээ уулзангуудаа нөгөө гэрээ байгуулах шаардлага гарна. За ингээд гэрээгээ байгуулдаг. Гэрээгээ байгуулахдаа мэдээж нөгөө ихтгэл төрүүлэхүйц байдлаар буюу тухайн орон сууцны гэрчилгээг ингээд үзүүлдэг. За энэ миний нэр дээр байгаа гэрчилгээ шүү. Би ямар ч заллиг хийгээгүй шүү. Энэ бол яг бодиттой миний байгаа юм. Гэхдээ үндсэндээ тэр үйл хөдлөлийн гэрчилгээ нь хуулбар бичдэг. За тэр нь ямар утга учиртай байдаг вэхээр тэр заллигч итгээд өөрөө тухайн орон сууцыг яг жинхэнэ эзэнтэй түрээсийн гэрээ байгуулад түрээслээд авцсан. Тэгэнгүүтээ тэр түрээслээд авахдаа өөрөө тэр үйл хөдлөлийн гэрчлэгийг бас шаардаад авцсан. Тэгээ надад та энэ үйл хөдлөлийн гэрчлэгийг та үзүүлээ. Би бас натах чи хармаар яг таныхан өнөөгүй дараа нэгэд илдүү асуудал гарах юм гэдэг хэлээд авцсан хуулбарлаад авчин. Тэнгүүтээ энийгээ одоо захын нэг юм компьютер дээр нэг юм фотошоп гэдэг юм ингээд юм сурсан хүүхд дээр юм уу эсвэл хин нэгэн дээр очих магадгүй өөрөө шууд нөгөө тө хуулбарлаж агаад оруулаад дээдлийн үйл хөдлөх хөрөнгийн гэрчлэгээний эзэмшигч өмчлөгч гэдэг нэрийг нь өөрсдөд өөрийнх нь нэрийг оруулцдаг. Өөрийнх нь нэрийг болгочдөг. За ингээд өөрийнх нь нэрийг болгосон тэр хуурамч гэрчлэгээ хийдэд хэмлээ гаргаад. Тэнгүүтээ хүмүүстэй очиод за нотроод авах ямар шаардлага байхгүй. Хэдүүлээ зүгээр сайхан шууд түрээсийн гэрээгээ хийгээл орно. За нааны итгэхгүй бол энэ үйл хөдлөх хөрөнгийн гэрчлэгээ миний нэр дээр байгаа шүүгээд нөгөөтгөө үзүүлээд идэв. Тэнгүүд нөгөө тэр нь өөрөө иргэдэд бас тодорхой хэмжээний итгэл төрүүлдэг. За ядаж үйл хөдлөхийн гэрчлэгэнд байгаа байна да. Өөрийнх нь нэр дээр юм бэ. Тэгэхээр би бас ч гэж арайс залруулж байгаа юм шиг байна гэхэд. Ингээд нөгөө түрээсийн гэрээ байгуулаад бас л нөгөө тодорхой хэмжээний мөнгөтэй эхлээд нөгөө барьцаа юугаа авдаг. Нэгний 1 2 3 сарын ч юм уу төлбөрүүдийг ингээд аваад байдаг. За ингээд үедээ энэ үйл нь бас л яг мөн түнчлэн төрөний адилаар хит хитэн хүн давхартуулаад түрээсчихсэн байдаг. А гэхдээ энэ үйлийнх нь хувьд ганцхан гол гэмтэргээ үйл явах нь юу гэхээр баримтчгийг хуурамчаар дөөрөлхөн үлдээд өөрийн нэр дээр байгаа юм шиг л үзүүлж харуулдаг. За энэ ингээд нөгөө хуурамч өмчиг үлдэж түрээсийн заллий гэдэг байгаа нэг аа. За яг энэ түрээстэй холбоотойгоор ингээд дахиад ярих юм бол заллигч этгээдүүд өөрсдөө энэ түрээс гэдэг зүйлийг ингээд ашиглаж залхих гэмтэрг үлддэг. Ашиглаад байгаа. Тэр нь юунд ашиглаад байна гэхээр одоо ингээд манай иргэд маань өөрсдөө нөгөө хүний гадаад харагдах үзэмж хэлбэр төрсээр нэг юм тодорхой хэмжээнд хүмүүсийг нэг үнэлж нэг юм ангилдаг болчихж байна. Одоо бид нар ерөөхдөө л мэдчихэл байгаа тий. Энгийн дугаар одоо гарвцны дугаар тий шүү дээ. Энгийн дугаар, үнцэнтэй дугаар ялгацдаг. Үнэтэй машин, хямдхан машин. Тэ? Энгийн болон бусад машин тэр ингээд ялгаа цаг ангил гаргаад. Тэгвэл бид нар юу гэж хардаг вэ гэхээр манай тэр зарим жоохон ер нь хохирож ирээд маань юу гэдэг. Тухайн залгичдыг гадаад өнгө үзэмжээс нь хараад үнэлээд өгчдөг. Тийм мөнгөтэй байна ч гэдэг юм тий. Ер нь хөнгөтэй хүн байна да. Үнэхээр нэрээ компани захирал гэсэн үнэн байх шүү ч гэдэг юм уу тий. Эсвэл виз гаргана гэсэн хүмүүстэй яг л байна да ч гэдэг юм. Тиймэрхүү байдлаар ашиг. За ингээд иймэрхүү одоо ингээд би хохирогч нартай ингээд уулзаад мэдээ шалгалтаас уулзаад мэдүүлэг энэ төр аваад ингээд ярилцж хахад тэд нар яадаг вэ гэхээр ингэж ярьдаг.
Харсан чинь тийм үнэтэй тийм 200 унж ирсэн. Тийм усын дугаартай ланд 200 унж ирсэн. Эсвэл жолоочтой явж ирсэн ч гэдэг юм ба тий. Жолоочтой явж ирсэн. За бо над руу 99.11 тит гэсэн дугаараас залгасан. Тэр дугаартайгаа л байнга байсан шүү дээ. Тэр дугаартайгаа л надтай дан харьцдаг байсан шүү дээ. Гэдэг. За мөн гэр орон тий юу гэдэг оо тэр том одоо нүхтийн том хаавсанд амьдэрсэн шүү дээ. Тийм хаавсан, тийм гоё байшинд амьдэрч ирсэн шүү дээ. Би гэрт нь идэт удаа очсон шүү дээ. Ингэсэн шүү дээ гэж яриад байдаг. Тэгээ та юунд нь итгэж вэ? Гэхдээ тэр чинь харваас ингээд үнэтэй машин ундаг, үнэтэй хэрэглээтэй гаргадаг байдал нь ийм гоё ганга хувцалсан, ийм гоё үнэтэй байшин, ийм үн чинь мөнгөтэй шүү дээ. Мөнгөтэй үн чинь найдвартай шүү дээ, баталгаатай шүү. Ядаж би төрөнгөө алдах тэрнээс ингээд олоод авах боломжтой шүү дээ. Гэдэг байхгүй. Тэнгүүт нь бид нар за ингээд окей гэдэг мөрдний шалах ажиллагаа явуулаа шалгаад үзэнгүүт нь нөгөө үнэтэй сайхан хаавс нь түрээсэх. Нөгөө машин нь түрээсэх. Нөгөө утасны дугаар нь түрээсэх. За магадгүй тэгээд бусад өөр юу тэр нөгөө гимтэргүүлдэхтэй ашигласан өөр юу ч байх нь те тэд нар ингээд бүгд л түрээсэх үүсдэг. За тэр түрээсийн төлбөрөө юу гэхээр өөрөөс нь одоо тэр хохирч иргэнээс мөн одоо юу гэдэг 300 сая төгрөг заллиж авахд бол өөрөөс нь зөвөр нөгөө үйл ажиллагааны зардал гаргасан 30 сая төгрөг байхгүй. Тэр 30 сая нь магадгүй тэр хохирогч иргэний өөрийнх нь өгсөн мөнгнөөс нь л одоо төлж ашигласан түрээс нь эзүүлээд байгаа байхгүй. Тэгэхээр ерөн дүүр яг иргэдэд ингээд нэг анхааруулаад хэлээд бол аль болох тийм нөгөө нэг тийм гадаад өгөөзөд биш бодит байдалд нь үгэнд нь биш үйлдэлд нь л идэх хэрэгтэй. Тэгээ бид нар бол одоо нэг залгичгийн этгээдүүдийн яг юун дээр алдаад нөхөр яг л түрүүний нөгөө таны хэлсэн шүү дээ. Одоо баян цаатгал харагдаг ч гэдэг юм уу тий. Тэгээ хамгийн гол нь бид нөгөө яарын шийдвэр гаргаад байна л да тий. Нөгөө эн чинь ийм байхгүй нөгөө залгич этгээдүүд би түрүү хэлсэн шүү дээ. Нөгөө заллуулах гэж байгаа хүнийхээ нөгөө сэтгэл зүйг нь юм судалсан байдаг. Нөгөө хохирогч этгээдийн сэтгэл зүйг судалж тухайн сэтгэл зүйд нь тохирсон манайвар нөгөө үйл хөдлөл зүйлийг хийж идэг. Одоо энэ залгич нар бол ерөн төлхөө нэг тэр тал дээр нэг юм. Одоо би өнөөдөр магадгүй за жишээлбэл би зүгээр залгич байлаа гэж бодъё тий. Чи магадгүй өнөөдөр хохирогч байлаа гэж бодъё. Тэнгүүд чи өнөөдөр одоо юу гэдгээс чиний сонирхол одоо нэг надад шалт хийс өөр гэж болно тий. Магадгүй чи өнөөдөр нэг гоё классик машинууд ингээд сонирхдаг байвал би тийм огт сонирхдаггүй хэрнээ чамд тохируулаад би шууд классик машин сонирхдаг юм шиг би тийм дүрийг чамд үзүүлнэ. Эдгээр ингэж хувирдаг байхгүй юу? Ер нь бол залгичнаа яг хохирогчдод зориулж ингээд хувираад тэр хүний сонирхол хүсэл үүнд нь нийцээ. Тэгээд дээр нь чамд тавьж байгаа саналууд ямарваа нэгэн байдлаар эргэлзэх боломж олохгүй яг чиний хүссэн тийм саналуудыг чамд тавь. Чамд 100 саяар 2 давхар хаус болох боломж биш үү? Хүн итгэмээргүй л тэгтэл тийм юунуудыг тавьж эхэл. Ингээд эхлэх юм бол ингээд иргэд маань өөрсдөө бод. Юу гэхээр иргэд өөрсдөө юу гэхээр хитрхи нөгөө нэг хэлбэрт нь анхаарахаас биш агуулгад нь анхаардаг. Тэнгүүт нь үнэхээр энэ 100 саяар 2 давхар хаустай болох боломж байгаа юм бол яаж болох гэж байгаа ямар аргаар болох энэ үнэхээр тэгж чадaltaй юм уу тийм боломж байгаа юм уу гэдгийг иргэд маань өөрсдөө бодож тэр хүний үгэнд нь ярьсан үгэнд нь итгэхээс л агуулга буюу үйл хөдлөлт нь итгэх хэрэгтэй. Яг энэтэй адилхан тэр түрээстэй холбоотой асуудал дээр ч гэсэн наад зах нь иргэд маань түрээсийн гэрээ байгуулах гэж юм бол за та надад үйлдвэрлэлийн гэрчлэгийг үзүүлж. Тэгээ заавал нөгөө тий зайнаас нөгөө харьцаад байхгүйгээ тий. За та хаягаа хэлчих. Тий хаягаа хэлээд ингээд яг үнэхээр түрүүний хэлдэг шиг л өөстө танд ганцхан хувийн боломж дөнгөж цайтай нэг хүнтэй тохиролцчлоо инглээд гэдэг бол зааз болчихвол та. За яг үнэхээр за наад байр чи хаана тий. За хаягийг явуулчих би яваад ч уулзъя. За тийм тэгээд яг одоо нөгөө иргэд маань өөрөөсөө аль болох нөгөө нэг юм алсын зайны харилцаа буюу цахим ингээд зүйлээ дамжуулаад эсвэл алсын зайн суцсны цаанаас ингээд харилцаж байгаад ингээд нэг аливаа асуудал юм шийдэх нь мэдээж бид нар чинь нөгөө цаг хугацаатай өгдөг бол уралдаж ажиллаж байна те аль болох цаг хугацаагаа хэмнэх гэж байгаа бодож байгаа. Гэхдээ цаг хугацаагаа хэмнэх гэж байгаад эрсдэлд ороод иж болохгүй. Тийм учраас за би хаягн дээр чи яваад чи хоёлоо уулзж байгаа захин гэрээ. За окей яваад очлоо уулзлаа за хоёлоо гэрээгээ
сайхан байгуулъя те. За та иргэний үйлчлэг өгч. Эсвэл ийм Монгол ороод иргэний үйлчлэгийг ингээд та харуулж байгаа. Тэгээд нөгөө иргэний үйлчлэгт өөрөөх нь царай зүг ингээд тулгаад харж байгаа. Нэгт гаргана юм. Одоо ийм гинтэрийг охирч болохгүй боломж өгнө бид өөрсдөнд байгаа учраас тэр боломж бол ашигла. Ийм Монголиогоо сайхан юу гаргаад өгч. За ийм Монголиогоо иргэний үйлчлэгийг тулгаад өгч. За та мөн. За хоёрт нь ийм Монголиогоос тэгвэл за та яг энэ үйл хөдлөлтийнхээ лавлагыг гаргаад өгч. Лавлагыг бид нэг хардаг. Яг өөрөө магадгүй нүдэрээ харж агаад тэр хүнээр ийм Монголиогоор нэвтрүүлээд яг тэр лавлагыг л харж байгаа. За тэгвэл яг тэр үйл хөдлөлийн лавлагын доотлоор тусгай тэмдэглэл гэж байна. Тэр тусгай тэмдэглэл нь ямар учиртай вэ гэхээр тухайн байр орон сууцыг хин нэгний барьцаанд байгаа. Нэг банк санхүүгийн байгууллага эсвэл өөр иргэний ч юм уу те ингээд барьцаанд байгаа. Магадгүй тэр нэг өөр тусгай нэг шүүгэн шийдвэр гүйцэтгэлээр өөр төлбөр тураагдах шүүгэн шийдвэрийн нэг юу тавигдсан, хориг тавигдсан. Магадгүй цагдаагийн байгууллагын шалгаж байгаа гэмтэргийн юунд битүүмжлэгдсэн. Тэгээ өөр ямар ч тохиолдол үүсвэл тэр доор улсын бүртгэл дээр тэмдэглэгээ хийгдсэн. Тийм тэмдэглэгээ байна уугүй юу? Байх юм бол энэ ч бас эрсдэлтэй байхгүй. Яагаад гэвэл яг түрээслээд ингээд хамаг гэрээгээ байгуулад бүх мөнгө өгөө гэжсэн. Гинтгийн нэг өдөр шүүгэн шийдвэр гүйцэтгэж очиод уян байр чинь төлбөр тураагдсан шүү дээ гэдээ тураагаад аваад явчихна. Ийм эрсдлүүд өчигдөр тэр тусгай тэмдэглэлийг бас харах хэрэгтэй. За ямар нэгэн тусгай тэмдэглэл байхгүй нөгөө яг уулзсан иргэний маань нэр дээр байна. Тэгвэл заахгүй хоёлоо одоо ямар ч асуудалгүй юм байна. За мөнгө төгөөгөө ингээ за хоёлоо эхлээд гэрээгээ байгуулъя гэд нотариатын байгууллагад орчууд гэрээгээ яг нотариач өөрөө мэдээ тодорхой бичиг баримт юм шаардаж тэдрийг нөгөөд сайхан яваа гэрээгээ байгуулж байгаа. Тэгэхээр энэ зүйлүүдийг иргэд маань өөрсдөө хийгээд уг нь яг дадаад хин нэгнээсээ те манайх нэг юм жоохон нэрлэхүү зам байдаг. Яа нөгөө гэрчлэгийг нь үзүүлээч гээд асуучаар энэ ах ууралчих болов. Тийм тийм. Ингэчих болов гэдэг нэг юм имээгээд тэгснээр гинт надад түрээслэгээ больчих болов гэд нэг имээгээд бичиг баримтыг нэгээд шаардаж чаддаг. Яг Монгол хүний л нөгөө нэрлэхүү зам л ирв. Нэгэнт л мөнгө төгрөгөө төлөөд тухайн үйлчлэгийг авах гэж байгаа шүү дээ тийм чинь нэгсний. Тэгж байгаа юм чинь өөрийн тавих ёстой шаардлагуудаа тавиад тийм ээ. Тий. Түрээслэгчийн зүгээс ингэ шаардлагуудаа тавиад ингэж л одоо анханасаа. За таны тухайд мөрдөн байцаа халамны зайлах гэмт хэрэгтэй тэмцэх газарт. Мөрдөн шалах хэлтсэн ахлах мөрдөгч яриа хэлжэлдэг тийм ээ. Тэгэхээр яг одоо таны шалгаж байгаа хэрэгүүд донд төрөүний хуулингийнх нь ярилцсан одоо энэ түрээсийн үйлчлэгтэй холбоотой зайлах гэмтэргүүд байгаа. Та бол тэр гэмтэргүүдийн араас явж шалгаж байгаа мөрдөгч хүн тийм ээ. За ингээд тухайн гэмтэргүүдийг шалгаад мөрдөөд явж хахад иргэд маань одоо ингээд алдаад байгаа шалтгаануудыг хоёулаа маш дэлгэрэнгүй ярьлаа. За тэгвэл та яг мөрдөгч хүнийхэн зүгээс энэхүү подкастыг үзэж байгаа сонсогч, үзэгч олонд яг хандаж энэхүү гэмтэргээс хэрхэн сэргийлэх талаар хэлвэл өөрийнхөө зүгээс хэлвэл. За би яг одоо энэ заллах гэмтэргийг мөрдөн шалах чиглэлээр цагдаагийн байгууллагад яг 12 дахь жилдээ ажиллаж байна. За үүнээс яг одоо би 5 жилийн өмнөөс эхлээд нөгөө хохирогч гэсэн хүмүүс рүү чиглэсэн ийм одоо үйл ажиллагаануудад дэлгүү оролцож байгаа. Тэр нь юу нөхөр хууль эрх зүйн мэдлэгийг нь олгох, соён гээрүүлэг энэ заллах гэмтэрийг дүртэж хохирохгүй байхыг нь анхааруул сэрэмжлүүлэх, өртсөн сэргийлэх чиглэл рүү чиглэсэн ийм үйл ажиллагаануудыг явуулж байгаа. Юу гэхээр иргэдэд одоо ингээд ямар нэгэн байдлаар ингээд өрчилж энийг сануулж хэлж ярьж байхгүй бол болохгүй байна. Тэгэхээр юу гэхээр нөгөө заллуулах иргэд манд байгаад байгаа учраас энэ залливч гэдэг нөхдүүд оршин тогтоод байгаад. Зарим хохирогч заллингийн иргэний хохирогч нар өөрсдөө энэ залливч этгээдүүдийг өөгшүүлээд. Тийм учраас одоо би харин хохирогч нар руу чиглэсэн үйл ажиллагаа буюу танах энэ заллах гэмтэргээ чинь тайлбарлаад өгье. Хилээд өгье. Ийм байвал заллин байдаг. Ингэчих юм бол урьдчилан сэргийлж чаддгийг энэ заллах гэмтэргийн хохирч болохгүй байх боломж нь өөрт нь байна, сонголт нь өөрт нь байна гэдгийг би одоо иргэдэд ингээд аль болох анхааруулад хэлээд явж байгаа. Би энэнд өгөөд заллуулчвал яах вэ? Алдчихвал яах вэ? Эргээд энэ эд хөрөнгө маань мөнгө маань надад ирэхгүй бол яах вэ гэж бодож эргэлзэж дээр нь аливаа нөгөө сэтгэл хөдлөлтөө автаж шийдвэр гаргах бөгөөд тодорхой хэмжээнд бодит үндэслэлтэй баримт нотлохоор
улс суурьтай юмд хандаж зөв шийдвэрийг гаргах хэрэгтэй. Судалгаатай зөв шийдвэрийг гаргах хэрэгтэй л гэж хэлмээр. Дээр нь аливаа нэг үйлдэл хийхдээ эцсийн үр дүндээ ямарваа нэгэн байдлаар нэгтэл шалгаж шалгаад аливаа нэг одоо тэ зүйл нь бодтой юу, бодтой биш юу гэдгийг ялгаж салгаад сурч хэлж байна. Тэгэх юм бол уг нь энэ яг гэмт хэрэг хохирч болохгүй байх боломж нь иргэдэд өөрсдөнд бий. Сайхан бас манай Савд ерөнхий газрын хүчин сэргийлэх алба болон хэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлтсээс одоо энэ яг намар цагт оюутан сурагч тэгэхээр орж ирж байгаа үед мөн адил одоо энэ төрөөсийн өөрчлөлттэй холбоотой зайлах гэмтэргээс хүчин сэргийлэх чиглэлээр мөн бас контент, видео шторикод бас хийхэн бэлдэж түгээсэн л дээ. Энэ маань бас олон нийтэд хүрч бас мэдээж тодорхой хэмжээний хүмүүсийг зайлах гэмтэргээс хүчин сэргийлж цацсан гэдэгт бас итгэлтэй байна. За ингээд өнөөдрийн подкастаар та бүхэндээ зайлах гэмтэрэг тэр дундаа төрөөсийн үйлчлэгтэй холбоотой зайлах гэмтэргээс хэрхэн хүчин сэргийлэх юуг анхаарах талаар товч бөгөөд дэлгэрэнгүй ярилцлаа. Ингээд урилгын маань хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Таны цаашдын ажил хөдөлмөр амьдралд сайн сайхан бүхнийг хүсье. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн ажил амжилт хүсье. Crime podcast-ийн энэ удаагийн дугаар ийхүү өндөрлөж байна. Та бүхэн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон цагдаагийн байгууллага алба хаагчтай холбоотой үйл явдлын мэдээлэл зэргийг Савд ерөнхий газрын урьдчилан сэргийлэх алба болон хэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлтсийн Facebook хаягаас авах боломжтой. Ингээд дараагийн дугаараар эргэн уулзцгаая.